Дараагийн мэдээг хүргэе. Хүүхдийн тархины хөгжилтэй холбоотой шинэ судалгаа гарсан байна. За бидний бодож байснаас эрт хүүхдийн тархи хөгждөг болохыг энэхүү судалгаагаар тогтоосон байна. 2 сартаа нэраа хүүхдийн тархи нь өмнө бодож байснаас хамаагүй илүү хөгжсөн амьд болон амьгүй биетийг ялгах чадвартай болохыг шинэ судалгаа харуулж байгаа юм байна. Судалгааныг Ирландын Дублин хотын Trinity College-ийн судлаачид хийсэн. За тэдний судалгаагаар 130 гаруй нэраа хүүхдийн тархины функционал соронзон резонансын дүрслэлийг тухайн судалгаандаа шинжилж ашигласан байна. Функционал соронзон резонансын дүрслэл нь цусан дахь хүчил төрөгшийн түвшинд гарч буй өөрчлөлтийг хэмждэг арга бөгөөд бидний тархи харааны янз бүрийн өдөлтөнд хэрхэн хариу үзүүлдгийг харах боломжтой гэдгийг судлаачид онцолсон. Даваа гарагт Nature Neuroscience сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаа нь нейра үеийн тархины танин мэдгүн хөгжил за мөн амьдралын сүүлийн үед хүмүүс яагаад сэтгцэн эмгэгтэй болдог талаарх судалгааг урагшлуулахад чухал хувь нэмэр шинжилгээ ухааны ололт болсон байгаа юм байна. За судалгаанд 2 настай хүүхдүүдийг сэрүүн байхад нь тархийг нь сканердаж оруулсан ингээд нэлэх хүүхдүүд чихэнд дуу чимээ намсгагч чихвц зүүлгэн шашны уутанд хийж хэвтүүлээд амьдралын эхний жилүүдэд нь түгээмэл зохиолддог 12 ангиллын зургийг үзүүлсэн байна. За эдгээрт нь муур, шувуу, эрзэн нугас, дэлгүүрийн тэрэг, модны зургууд бол байсан юм байна. За хүмүүсийн хувьд бол муурыг харахад тархины MRI машин дээр бичигдэж болох үс тодорхой байдлаар тархин дүрслэлийг бичиж үлдээдэг юм байна. За харин амьгүй биет мод зэрэг зүйлийг харахад бол тархи огт өөр хариу үйлдэл үзүүлдэг. За үүн дээрээ тулгуурлан туг судалгааг хийсэн гэдгийг судалгааны судлаач тайлбарсан байна. Судлаач Кёлоне Дохортийн хэлэхдээ насанд хүрэхчид бол маш найдвартай тууштай байдлаар бол тухайн зүйлүүдэд бол өөрийн хариу үйлдэлээ илэрхийлдэг бол хүүхдүүд энэ зүйлд бол амьгүй болон амьтай биед объектууд талаар тодорхой мэдээлэл төдийлөн харагддаггүй байсан. За харин Мерад бол бид энэ шинжилгээг хийхэд бол тухайн ийм тогтвортой шинж ажиглагдсан гэж хэлсэн. За ингээд судалгаанд оролцсон нэраа хүүхдүүдийг дахиад 9 сартад нь иргэн судалгаанд хамруулсан байна. За судлаачид үзэхэд тэдний 66-аас дээш хувь нь амжилттай мэдээлэл цуглуулж чадсан. 9 сартай хүүхдүүдийн тархи нь 2 сартай хүүхдүүдийнхээс илүү амьд биетийг амьгүй объектоос хүчтэй ялгаж чаддаг байсныг нь судалгаагаар тогтоосон байна. Судалгаагаар нэраа хүүхдийн тархи нь өмнө төсөөлж байгаагүйгээс хамаагүй илүү нарийн түүхтэй аргаар өөрийн хүрээлэн байгаа дэлхийн ертөнцийг танин мэдэж хүлээн авч байгааг судлаачид тогтоосон. Нялх хүүхдүүд бидний бодож байснаас илүү маш ихийг ойлгож мэдэрдэг. За тэдний тархи нь эргэн тойронд байгаа дэлхийн ертөнцийг маш наривчсан байдлаар боловсруулж хүргэдэг. Нялх хүүхдүүд зүгээр л итгэхгүй хөвтөд өөрсдөө хөдөлж ярих хүртэл хүлээдэг биш, харин амьдралынхаа эхний жилүүдэд танин мэдхүн олон нарийн түүхтэй хөгжлийг тэдний тархинд явагдаж байдаг. Одоо энэ төрлийн аргын тусламжтайгаар бид үүнийг илүү нарийн судалж хэмжиж эхэлж чадаж байна гэж судлаачид онцолсон. Лондонгийн King's College-ийн геномын мэдээлэл дүрслэл ба химэл оюун ухааны профессор Густафо Судрэ энэхүү судалгааны үр дүн нь сэтгцэн эрүүл мэнд болон амьдралын хожим үеийн мэдрэлийн эмгэгийг ойлгоход нөлөөлж болзошгүй гэж үнэлж байгаа юм. Нэраа хүүхдүүд эдгээр дүрслэлийг бидний бодож байснаас хамаагүй их тархиндаа бий болгож байгааг харахад бидний зан төлөвт илэрхийлэгдгүй дүрслэлийг тархинаас харж болохоор байна. Бидний сэтгцэн эрүүл мэндийн эмгэгийг онцлохдоо бид голчлон болвол хүний зан төлөвт нь тулгуурлаж оншилдог байсан бол цаашдаа бид нар тархины мэдээлэлд нь тулгуурлан хүмүүс яагаад зарим тохиолдолд сэтгцэн эрүүл мэндийн эмгэгтэй учирдаг болохыг нь тодорхойлох боломжтой болсон гэж судалгааны үр дүн эрдэмтэд үнэлж байгаамаа. Баярлалаа та бүхэн гадаад мэдээ танилцууллаа.